Jill Biden тэргүй хадагтаагийн тийм загтал 30 өдөр хүлээж авсан. Тийм сонир мэдрэмт төрд юм байна. За ингээд эрхэм хүндэт тийм бригадын генерал Гамболтын болортойнд их дэлхийн эмэгтэйчүүдийн манлайлалд оруулж байгаа хувь нэмрээ чинь өндрөөр үнэлье. Тэгээд энэхүү үйл ажиллагаагаа хөшөө цаашаа өргөжин дэлгэрүүлж тэгээ олон охид эмэгтэйчүүдийг сайн үйлсд уриалан дуудахыг хүсэж байна. Тэгнч гэдэгт бид нар итгэлтэй байна гэсэн юм давчхан давтахыг хэлэх юм бол ийм захаа ирсэн. Монгол улсын анхны эмэгтэй генерал Болор Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргын нэрэмжит олон улсын эмэгтэйчүүдийн хатан зөргийн шагналаар саяхан шагнуулсан билээ. Тус шагналыг Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, тэргүүн хатагтай Жил Байденаар цагаан ордонд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр 11 эмэгтэйд олгосон юм. Бригадын генерал Болор анх 2009 онд Чад улсад, 2013 онд Өмнөд Судан улсад, 2015-аас 2017 онд Нью-Йорк хот дахь нэгдсэн үндэсний байгууллагын төв штабт нийт 3 удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо үүргээ амжилттай биелүүлэхийн сацуу. Тус ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо манлайлалыг нэмэгдүүлж Монгол цэргийн нэр хүндийг олон улсад өндөр төргсөн манай тэргүүлэх офицеруудын нэг билээ. Америк нэгдсэн улсаас Монголд суугаа Атш Брайан гэдэг тэгээ мөн энгийн талаасаа Рено гэдэг залуу хоёр орж ирээд ийм учиртай ийм шагнал. Би тэгэд анх удаага дуулсан ийм шагнал байдгийг бас тэгээд та ингээд энэ удаа шалгарч энэ бол 3-4 сарын өмнө бид нэр таны тухай анкет мэдээнүүдээ явуулсан. Тэгээд одоо ингээд тодорхойлцсон учраас албан ёсоор орж ирж хэлж байна гэд элчин сайдынхаа тодорхойлт бичгтэйгээ хамт орж ирсэн. Тэгж анх дуулжсэн. Олон улсын эр зоригт эмэгтэйчүүдний шагнал гэж байна. Тэгээ очих тэр мэдрэмж бол мэдээж үнэхээр сайхан. Тэгээд Америк нэгдсэн улсыг яг цагаан ордон дотор нь тэгээ төрийн нарийн бичгийн дарга нь тэргүй хадагтай хоёроос нь гардаж авсан. Тэгээд цагаан ордон дотор байгаа шүү гэд бодох тэр бодлоос ахуулаад сүр жавхлантай гоё байсан. Тэрээр нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хугацаанд хүчний командлын дэргэд эмэгтэй энхийг сахиулагчдын холбоог байгуулж, эмэгтэй энхийг сахиулагчдын сэтгэл санааг дэмжих, урам зоригох нөлөөллийн олон ажлыг хийсэн нь цэргийн багуудад эмэгтэй энхийг сахиулагчийн тоо нэмэгдэх чухал нөлөө үзүүлсэн. Мөн энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн албан ёсны цахим хуудсыг нээх, оны ишилдэг эмэгтэй энхийг сахиулагч шалгаруулах санаачилга нь нэгдсэн үндэсний байгууллагын удирдлагуудын дэмжлэгийг авч биелээ олсон юм. 2016 оноос шилдэг эмэгтэй энхийг сахиулагч шалгаруулж эхэлсэн бөгөөд энэхүү санаачлагын үр дүнд эмэгтэй энхийг сахиулагчдын нэр хүнд өссөн төдийгүй үүрэг гүйцэтгэлийн үнэлгээгч наривчлан гаргах боломж болсон байна. Хамгийн анх 2009 онд Төв Африкийн бүгд найрамдах Чад улсад очиж байсан. Тэгээд Чадын ажиллагаа бол миний хамгийн ихний хамгийн туршлага суулгасан тийм ажиллагаа байсан. Бас залуучсан. Тэгээд за тэрний дараа Өмнөд Судан анмис ажиллагаанд. За энэ томилолт маань бол бас яг нөгөө холбооны хэлцээний дарга хийжсэн. Үндсэндээ бол яг тэр төв штабынхаа удирдах бүрэлдэхүүнд орж ажилласан бас ганц эмэгтэй нэлсэн. Тэгээ ядж хахад яг тэр үеэр нөгөө иргэний дайн үүссэн. Тэгээ хүмүүсийн сэтгэл санаа бүх юм ямар ч өмнөхөөс өөр тийм байдал нөхцөлтэй ажилласан. За гурав дахь нь бол Нью-Йоркийн мишн. Өмнөд Суданд байхад яг тэр дайны цаг үүсээд бүх хүн одоо сэтгэл санаагаар мөн болсон тохиолдолд би боддог байхгүй. За энэ төв штат ажиллаж байгаа ганц эмэгтэй би тий. Тэгээ ер нь нэг юм эмэгтэйчүүдийн gender focal point team гэдэг нэг тэдний хэлээр бол манайхаар бол одоо эмэгтэйчүүдийн зөвлөх юм тий. Тим юм баг бүрдүүлээд тэгээ нэг Норвегийн энтхэг хоёр эмэгтэйгээ дагуулад ерөөсөө штаб бид гурван эмэгтэй байгаа. Тэгээ ерөөсөө бүх эмэгтэй цэргийн албан агчтай багуудаар явсан. Тойрч тэгээ тэнд бол Кения, Хятад, Япон, Солонгос, Монгол, Рванда гэдэг энэ багуудаар яваад зөвхөн эмэгтэйчүүдтэй нь уулзаад тэгээ дайны цагийн үед бид нар одоо эрэгтэйчүүдтэй урам зорих өгөх ёстой, хүч өгөх ёстой. Тэгээ бид нар сэтгэлээр унаад ингээд ийм байхын юм бол нөгөөдөл маань бол яана бид нар хэрвээ өөдрөг байх юм бол бас бусд маань өөдрөг байна гэсэн энэ мессежийг. Тэгээ тэрэг бол зөндөө олон асуудал шийдэгдсэн л дээ. Орчин нөхцлөөс ахуулаад тэр улбаатаагаасаа явсаар агаад дараа Нью-Йоркийн төв штабт ажиллаж байхдаа
ерөөсөө яг тэрийг үргэлжлүүлээд бүх эмэгтэй инхийг сахиулагчдыг холбосон юм нэтворк үүсгээд эхлээд Facebook-ийн пэйж үүсгээд тэгээд дараа нь тентхийн эмэгтэйчүүдийн UN Women-тай хамтраад тийм сайт нээлгдэжсэн. Тэгээд тэрнтэй холбоотоос ерөөсөн жил болгон яагаад нөгөө эмэгтэй шилдэг эмэгтэй инхийг сахиулагч шалгаруулж болохгүй гэжгээд тэгээд тэр саналыга нөгөө эмэгтэйчүүдийн тэр зөвлөлд нь хэлсэн чинь санамсаргүйгээр амар дэмжигдээд тэгээд 2016 оноос хойш яг инхийг сахиулахын одоо баярын өдрөөр дэлхийн шилдэг эмэгтэй инхийг сахиулах шалгаруулах тийм номинац гардаг болсон. Тэгээд тэрний лого мог эдрийг би өөрөө хийж явуулжсэн нөгөө Суданд байгаа батальондоо хэлж хагаад тэр нь төвтэй. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх нэгдсэн үндэсний байгууллагын эндээс хоёр амлалт зарласны нэг нь Монгол улс тэр бумаар тоологдох мод тарих, нөгөөх нь эмэгтэй инхийг сахиулагчийн тоог 2027 хүртэл үе шаттай нэмж 15% хүргэх байв. Энэ хүрээнд манай улс 2022 онд эмэгтэй инхийг сахиулагчийн тоог 72 болгон нэмжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагаанд манай улс 2002 оноос хойш 20,000 гаруй цэрэг илгээж байсны 1000 орчим нь эмэгтэйчүүд юм. Манай улс өнөөдөр цэрэг хандивлагч орнуудын дотор инхийг сахиулагчдын тоогоор 24-р. Эмэгтэй инхийг сахиулагчдын тоогоор 17-р жигсаж байгаа нь Монгол улс инхийг эрхэмлэгч орн болохын бодит баталгаа болж байна. Эмэгтэйчүүдийн тоог юу н яах гэж нэмэгдүүлэх гээд байгаа юм гэж бол ер нь бол дургуц хүмүүс их байдаг байхгүй юу. Тэгээд тэр бол харьцангуй ойлголт тийм ээ. Ер нь бол өөр гүйцэтгэж ажил хийнэ гэдэг бол тэн дээр бол нэг ир юм бол миний хувьд бол ялгаахгүй шүү дээ. Хүн яг хийх юм бол хийгээ явж ивэл тийм ээ. Тэр дундаа үжээ бүр эмэгтэйчүүдийг төлхөө оролцуулах юм бол ялангуяа одоо тэр дайн самуунтай газар оронд хүчирхээлд өртсөн эмэгтэйчүүд хүүхдүүд чинь эргээгээд нөгөө эрэгтэй хүнийг харж тайцсан байдаг бүр. Тэгээ ялангуяа одоо эмнэлэгт үзүүлэх ч юм уу тиймэрхүү байдалд бол эмэгтэй эмчнэр эднэр бол маш их хэрэг болдог байхгүй. Тэгээд нөгөө одоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш гоё үг хэлсэн байдаг. Тэр нь болохоор эмэгтэй инхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлнэ гэдэг нь бол одоо зөв шийдвэр байх төдийгүй одоо хамгийн ухаалаг зөв гарц юм аа. Яагаад гэвэл эмэгтэйчүүд ганцтай ихтлэхийн төлөө зүтгэхээс гадна тэр үүрэг гүйцэтгэж байгаа улс орны хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмжиж чадна гэсэн ийм гоё үг хэлсэн байдаг. Тэр бол одоо бас үнэн л гэж бодож байна.